Сайн мэцгааны хүүхдүүдээ өнөөдрийн математикийн хичээл дээр эзэлхүүнийг хэмжих шинэ хичээл үзэх болно. Дэвтрийг нэгээд он сараа бичээрэй. Хичээлийн сэдэв эзэлхүүнийг хэмжих. За нэгэн бодлого бодъё. Хоёр хүүхэд дэлгүүрээс ижил багтаамжтай хувин авчээ. Тэд хувингийнхаа багтаамжийг олохоор ундааны саваар ус хийж хувингаа дүүргэжээ. За бодлогын өгөгдлийг сайн ойлгоорой хүүхдүүдээ. Ижил багтаамжтай гэж байна. За нэгдүгээр хүүхэд би ундааны саваараа 9 удаа хийхэд хувин дүүрсэн гэж хариулав. Харин хоёрдугаар хүүхэд би ундааны саваараа 6 удаа хийхэд хувин дүүрсэн шүү дээ гэж хэллээ. Тэгвэл хүүхдүүдээ тунгаан бодоорой. Яагаад ижил багтаамжтай хувин гэсэн мөртлөөсөө нэг хувин нь 9 сав усаар нөгөө хувин нь 6 сав усаар дүүрсэн бэ? Та нар юу гэж бодож байна? Тэгвэл хэмжилт хийхэд хэрэгэлсэн савны багтаамжаас хамаарч хувингийн багтаамж өөр гарчээ. Ийм учраас ямар нэгжээр тэмдэглэснээ тооны ард бичдэг байх нь. Дээр хоёр хүүхдийн хувьд нэг хүүхэд нь жижиг саваар нөгөө хүүхэд нь том саваар ус хийжээ. Тийм учраас нэг нь 9 удаа хийж нөгөө нь 6 удаа хийсэн байх нь. За бид эндээс шингэнийг юугаар хэмждэг тухай ойлгож авна. Тэгвэл шингэнийг хэмжих үндсэн нэгж нь литр гэсэн нэгж байх нэ. Түүнийг ил үсгээр товчилж тэмдэглэдэг. Шингэнийг аяга, тариур зэрэг олон төрлийн саваар хэмжиж болдог. Бага хэмжээтэй шингэнийг миллилитр гэж нэгжээр хэмждэг бөгөөд тэмдэглэхдээ ml гэж товчилж бичдэг байх нэ. Дасгал ажлыг савны багтаамжийг 1 литрийн багтаамжтаас саваар хэмжин дүрслэв. Сав бүрийн багтаамжийн хэмжээг олоод багаас ихрүүн жагсаан бичээрэй. За ийм дасгал байна. Зургийг ажиглан хараарай. За сав бүрийн хойд талд нь хэмжээг дүрсэлсэн байна. За тэгвэл бид эндээс сав бүрийн багтаамжийг тоолж олох нэ. За эхлэе. Хувинцар хувин хэдэн литрийн багтаамжтай бэ? Тоолоорой хүүхдүүдээ. Төмөр хувин хэдэн литрийн багтаамжтай вэ? Усны болон хэдэн литрийн багтаамжтай байна вэ? За бүгдээрээ тоолоод хэмжээнүүдийг гаргаарай. Халуун сав, данх. За та нар эдгээр хэмжээнүүдийг багаас нь ихрүүн жагсаан бичээрэй. За савнуудаа дүрслэхдээ маш гоё цэвэрхэн зураад за тоогоо жагсаан бичээрэй. Дараагийн дасгал. Шингэний эзэлхүүний хэмжээг бичээрэй гэж байна. За зургийг ажиглан харъя. За А зураг дээр шингэн маань 3 литрийн хэмжээг заасан байна. Б зурган дээр 2 литрийн хэмжээг, В зурган дээр, Г зурган дээр за ингэж заачээ. За эзэлхүүний хэмжээг мөн дээрхийн адил багаас нь рүү жагсаан бичээрэй. За дэвтэртээ эдгээр зургаа маш цэвэрхэн гоё зураад хэмжээг жагсаан бичээрэй. За тэгвэл шингэнийг хэмжих үндсэн нэгж маань литр гэсэн. Харин 1 литр гэдэг маань 1000 миллилитртэй тэнцдэг байх нь. За бид үүнийг мэдснээрээ дахиад нэг хэмжих нэгжийг мэдэж авлаа. За тохирох тоог бичээрэй. За энд байгаа тоонууд нь
их нэгжээс бага нэгж рүү, бага нэгжээс их нэгж рүү, мөн заасан нэгж рүү шилжүүлэх тоонууд байна. За тоонуудыг зөв бичиж хүүхдүүдэд шалгаарай. Та нар дэвтэртээ бас бичиж тэмдэглээрэй. За бүгдээрээ бичсэн бол багшийнхаа бичсэнтэй тулгаж хараарай. 1 литр маань 1000 мл-тэй тэнцүү гэсэн учраас бид хэлбэрхэн шилжүүлж сурлаа. За энэ дасгалыг бид өмнө нь уртыг хэмжих нэгж, хугацааг хэмжих нэгж, хүндийг хэмжих нэгжүүд дээр илэрхийлж байсан болохоор түүний адил шилжүүлэх арга мэдж байгаа учраас амархан шилжүүллээ. За дасгал 4. Нэгдэх саванд 2 литр 500 мл сүү. 2 дахь саванд эхнийхээс 2 дахин их сүү байв. Нийт хэдэн миллилитр сүү байгаа вэ? За бодлогын өгөгдлөө дахин нэг уншаад ойлгоорой. За түүний дараа зураглаа хий. 1-р савнд 2 литр 500 мл гэж өгсөн учраас багш нь хичмээр зурлаа. Харин 2-р сав нь 2 дахин их гэсэн учраас хичмээ 2 дахин илүү зурлаа. Гэхдээ эндээс 2-р сав маань яг хэдвэ гэсэн тоо байхгүй тодорхойгүй байна. За эцэст нь бид нийт хэдэн литр сүү байгааг бодож олох ёстой. За үүний тулд 2-р саваа эхлээд олно. За 1-р саваас 2 дахин их гэсэн учраас бид 2-оор үржүүлж 2-р савнд байгаа сүүний хэмжээг оллоо. За одоо 1-р сав 2-р савнд байгаа сүү мэдэгдэж байгаа учраас нийт сүүг олохын тулд бид нэмэх үйлдэлийг гүйцэтгэх нь. За ингээд нийтдээ 2 савнд хэдэн литр сүү байгааг бодож оллоо. За бодлогын өгөгдлөө дэвтэртээ бичиж байгаад саяны бодсон үйлдэлээ тэмдэглээрэй хүүхдүүдээ. Дасгал 5. Хэмжээг олоорой. За нэртэй тоог нэмэх үйлдэл байна. Бид олохдоо их нэгжээс бага нэгж рүү шилжүүлж хэмжих нэгжийг ижил болгож жагаад нэмэх үйлдэлийг гүйцэтгэнэ. За 4 литр 517 мл маань 4517 мл-тэй тэнцүү. Учираас за ижил нэгжийг нэмэх үйлдэл хийлээ. За хасах үйлдэлийг мөн ижил нэгжтэй учраас багны бичлэлээр шууд бодож олно. Багш нь хариуг бичлээ. Та нар нэгтэлж тулгаарай. Гэрийн даалгаварт сөрөг бичгийн 105 дугаар хуудсанд өнөөдрийн сэдэв байгаа. Түүнийг уншиж судлаад баттгах үүднээс дасгал 446, 447, 448-ыг зааврын дагуу хийгээрэй. За өнөөдрийн хичээлээ дахин нэг нэгтэлж үзээд дараад нь дэвтэртээ бичиж тэмдэглээд даалгавраа гүйцэтгээрэй. Өгүүлбэртэй бодлого бичихдээ бодлогыг заавал бичиж яагаад дараа нь бодоорой. Баяртай хүүхдүүд ээ.